Сайн байна уу хөөрхөн бүсгүүчүүдээ. Хөөрхөн найзууд минь ээ, хөөрхөн хайруудаа. Энэ удаагийн оруулж байгаа бичлэг бол нэлийн чухал сэдвийг хөндөх байх гэж би бодож байна. Яагаад гэхээр сүүлийн сар хүмүүсээс ирж байгаа асуулт өөрийнхөө дотроос хайж байгаа зүйлс нь хөвчлийн хайр гэдэг зүйл болчих. За одоо бидний ойлголтын төвшин болохоор ирэмийн хайр дээр явагдаж байгаа. За хайр олон янз байдаг тий. Эцэг эхээ хайрлах хайр, өөр хүүхдээ хайрлах хайр, өөрийгөө хайрлах хайр, найз нөхөдөө хайрлах хайр, ах дүүгээ хайрлах хайр гэдээ олон янз байдаг. Гэхдээ энэ дундаас хамгийн их гүн холбогддог нь гүн хэрэгцээтэй байдаг нь ирэмийн хайр ялцчихгүй байдаг. За тэгээд энэ ирэмийн хайр гэдэг нь яг юу юм? Ирэмийн хайр яах гэж юу биднэрт хэрэгтэй байдгийг. Гэхдээ энэ юу нь юунаас үүсэлтэй? Юу юм бэ гэдгийг бид нэр мэдэх цаг нь ирсэн байна. Энийг мэдэхгүйгээр бидний хайж байгаа юм үнэхээр олдоход бэрх болсон байна. Та нар боддоо хамгийн чухал зүйл чи юу вэ та нарын? Хамгийн чухал зүйл, хамгийн авахыг хүсдэг зүйл гэх юм уу? Хүрхийг хүсдэг зүйлээ бод. Бид нэр тэр зүйлээ өөрийн болгохын тулд зайлшгүй юу бид нар хүсэж байгаа? Энэ хүсэл хаанаас гараад байгаа? Энэ ямар учиртай? Яагаад энэ зүйл надад хэрэгтэй? Яагаад энэ зүйл надад хамгийн чухал байгаа юм бэ гэдэг тэрийг мэдэх шаардлагатай. Энийг мэдчихэж бид нэр хүслээ бодит болгох, хүрэх зүйлээ тодорхойлох. Яавал бид нэр төөрөх юм? Яавал бид нэр зөв замдаа орох юм? Яавал бид нэр хүсэж байгаа зүйлээ өөрийн болгох юм гэдгээ мэдэж явна. Ядаж 50% таа гарц гаргалгаагаа олно гэсэн үг байхгүй юу? Тэр нь юу ч яж болно. Хүмүүст олон хүсэл байдаг шүү дээ. Олон хүсэл байдаг. Сэтгэлийн хүсэл байдаг, эд зүйлсийн хүсэл байдаг. За энэ дундаас сэтгэлийн хүсэл гэж юм байна. Эд зүйлсийн хүсэл яах вэ? Би машинтай болмоор машин гэдэг чи юу юм? Яагаад би машин хүсэж байгаа тодорхой байна. Гэтэл энэ сэтгэлийн хүсэл гэдэг чинь тодорхойгүй. Яагаад гэвэл нүдэнд үдчихэж гарт баригдахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг юу хүсэж байгаа? Яагаад хүсэж байгаа? Энэ яагаад би энийг хүсэж байгаа юм бэ? Яагаад би энийг өөрийн болгомоор байгаа юм бэ гэсэн асуулт хүн болгонд гарч ирж байгаа. Эд зүйл шиг те жишээлбэл машин шиг тав тодорхой зүйл биш ээ. Бидний сэтгэл хүсэж байна. Бидний сэтгэл хоосон байна. Бидний сэтгэл янз бүрийн юмар ямар нэгэн зүйлээр үргэлжлэн л дутагдсан байдалтай. За энийг зарим хүмүүс ихнээс ойлгоод эхэлж байна. Энэ бол хайр байсан юм байна. Сэтгэлийн амар амгалан юм байна. Сэтгэлийн амар амгаланд хүрэхэд бид нэр сэтгэлээ дүүрэн болгох хэрэгтэй болдог. Өөрийн сүнснийхээ хансан түвшинд хүрэх хэрэгтэй болдог. Өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй болдог. Хүсэл тэр сэтгэлийн хоосон загийнхаа учир шалтгааныг олох хэрэгтэй болдог. Энэ нь хайр юм байна гэдгийг одоо хэдүүлээ ойлгосон мэдсэн. Ийм сайхан хайраар миний сэтгэл зүрх дүүрэн байхад би амар амгалан сэтгэлийн амар амгаланд хүрэх юм байна гэдгийг бас гадарладаг болчлоо. За тэгвэл энэ хайр гэдэг юу юм бэ гэдэг талаар хэдүүлээ. Яг энэ бичлэгэн дээр сайхан бодоод миний яриаг сонсоод өөрөөсөө асуугаад өөрөөсөө давхар ярилцаад энэ сэтгэлээ чагнах хэрэгтэй. Надтай ярилцж гин гэж төсөөлөө те. Надтай ярилцж гин. Энэ бичлэгийг үзэнгээ өөртөө бас давхар ярилцаад сэтгэл зүрхээ сонсоорой. Илүү тухтай орчинд бясалгал хийнгээ. Надтай хамт ярилцаж сэтгэл зүрхээ чагнаарай гэж би хүсмээр байна. За тэгтэл хайр дундаа түрүүн хэлсэнчлэн ирэмийн хайр гэдэг хамгийн чухал гэдэг юм байна. Бид нар яах вэ? Насан туршчих юм бол тий. Бие даачих юм бол гэрээсээ гарах зам байдаг. Эцэг эхээсээ холдох зам байдаг учраас эцэг эхээ алдсан ч гэсэндээ насан туршийн харуулсалт, насан туршийн сэтгэлийн хоосон орон зайд унах нь бол цөөхөн байдаг. Бид нэр хүлээн зөвшөөрч чаддаг. Бид нэр гэр бүлийн алдгаа хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ хорвоогийн зам юм аа. Бид нэр өөрсдөө үргэлжлүүлж амьдрахаа мэддэг учраас. Гэтэл хүнд хамгийн чухал нь юу юм бэ? Хань ижил гэдэг зүйл байдаг.
Эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй байна. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн хэрэгтэй байна. Энэ холбоо бидний сэтгэлийн угт хүрч чаддаг. Хамгийн ариун нандин мэдрэмж байдаг. Бас нөгөөдөгөө хамгийн их хүсдэг мэдрэмж байдаг. Бас нөгөөдөгөөр хамгийн их шархлуулдаг, зовоодаг мэдрэмж байдаг. Тэгвэл уянгийн халил ярихгүйгээр яг эр им гэдэг чинь яагаад бид нар хамт хосоор амьдрах болчих вэ? Яагаад хоёр хүүс бий болчих вэ? Яагаад бид нар энэ гүн сэтгэлийн холбоо, гүн хайр гэдэг зүйлээр дутагддаг болчих вэ? Энийхээ учрыг хэдүүл ойлгох хэрэгтэй. Ойлгохдоо байгалийн зам гэдэг юмтай холбогдуулаад одоо арай тийм тунгаалттай шинжлэх ухааны үндслэлтэй хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй өнгөц талаар нь яриад байвал бид нар энэ сэтгэлийн хүслийнхаа уг руу н орж, уг үндэс рүү н орж чадахгүй байгаа байхгүй юу? Өнгөц тал гэдэг нь юу гэхээр мэдээж хосоороо амьдртгийн тавилан юм аа, хосоороо амьдртгийн зам юм гэдэг ч юм уу. Хүн бие биендээ хайртай болдгийн зам, хайртай хүнээсээ салахаараа сэтгэл өвддөг юм байна. Сэтгэлийн гунигаа яаж тайлах вэ гэдэг юм. Ингээд нөгөө ярьдаг юм яриад эхлэх юм бол бид нэр өссөн дэвшсэн зүйл ахгүй. Энэ сэтгэлийнхаа уг руу, уг үндсийг нь таньж мэдхгүй гадна талаар нь уянгалал яваад байгаа байхгүй. Тэгэхээр надад бол уянгалах таалагддаг юм аа. Би үнэхээр утга учир нь ингээд олохыг хүсдэг. Яагаад миний сэтгэл шархлаад байгаа? Яагаад миний сэтгэл хайраар дутагдаад байгаа? Яагаад би эрэгтэй хүн татагтаад байгаа? Яагаад би эрэгтэй хүнээс болоод сэтгэл минь шархлаад байгаа? Яагаад би энэ эрэгтэй хүний хайр халамж гэдэг зүйлээр дутаад байгаа? Би уг үнцийг мэдмээр байна. Надад сэтгэл хөдлөлөөр харах шаардлага байхгүй. Надад үнэхээр энэ талаар уус суурьтай шинжлэх ухааны үндэстэй мэдлэг хэрэгтэй байна гэж би хайсан. За тэгээ энэ зуны сургалт болохоор сургалт гэдэг нь би өөрийн дотоодоос авч байгаа сургалтыг хэлж байгаа шүү. Энэ зун би өөртөө өөрийн дотоодоос авсан, өөрийн дээд биетэйгээ холбогдож дотоодоос авсан сургалт болохоор ерөөсөө хайр гэдэг сэдэв байлаа. За тэгэхээр энийг би ойлгохоос өмнө бусад хүмүүсийн л адил дурладаг, татагддаг, сэтгэл зүрх шархалдаг, хин нэгэн эрэгтэй хүнээр хайрлуулахыг хүсдэг, хайраар дутагддаг нэгэн байсан байгаа байхгүй. Тэгээ би учир үнцийг олж мэдхийг хүссэн. Яагаад гэхээр энэ сэтлэг юунаас гарч ирсэн гэхээр гэгэрсэн багш нар гэдэг тийм ээ. Ингэж сайхан гэгэрлээ, тэгж гэгэрлээ, ингэж олон түмэндээ тустай байлаа. За тийм сайхан төвхтөг гэгэрсэн багш нар хүн ганцаараа байж сурснараа, ганцаараа байхдаа тэр бүрэн дүүрэн мэдрэмжийг авснараа л авч чаддаг болсноор л хосоороо амьдрахад бэлэн болдго юм байна. Тэгэхээр үүнээс юу ойлгож болох вэ гэхээр бид нар ганцаараа байж хатаа хүртэл, ганцаараа амьдарч байгаатаа хүртэл бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг өөрөөс авч болдго юм байна. Бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай амьдарч болдго юм байна. Ямар ч сэтгэлийн хоос орон зайгүй, ямар ч хайрын дутагдал үгүй, тэр сэтгэлийн амар амгалт өгч болдго юм байна гэдгийг олж мэдсэн. Гэгэрсэн хүмүүс өөрийн биеэрээ баталж харуулсан байна. Би тэрэнд хүрэхийг хүссэн. Яагаад тэгэхээр надад тийм хоос орон зай байгааг би энэ зуны ихээр маш их мэдэрсэн. Хайраа дутагдсан байгаагаа би мэдэрсэн. Сэтгэл зүрх шаналж байгаагаа би мэдэрсэн учраас би тэгвэл яавал би энэ дүүрэн байдлыг, дүүрэн мэдрэмжийг, хансан мэдрэмжийг би олох юм бэ? Яавал би энэ ганцаараа байж сурсан хүмүүс шиг байж болох юм бэ? Энийг л би сурмаар байна. Хажууд хүн байсан байгаагүй тий, намайг хүмүүс хайрсан, хайрлаагүй. Тэр бүрэн дүүрэн сэтгэлийн ханамж, тэр бүрэн дүүрэн сэтгэлийн амар тайвныг би тэгвэл олмоор байна шүү дээ. Би энийг суралцмаар байна. Энд минь надад тусалж өгнө үү гэд би өөрийн дотоос үнснээсээ болон дээд биегээсээ асуусан. Гуйсан. Суралцахыг маш их хүссэн. Яг ингэж хүсэхээс өмнө би 1 сарын хугацаанд сэтгэлийн тэр дутуу орон зай, сэтгэлийн шаналл, эморол яг тэр сэтгэлийнхаа хамгийн гүн гүнзгий байгаа харанхуйтай би нүүр тулсан байхгүй юу? Тэгээд би чин сэтгэлээсээ суралцахыг хүссэн.
чин сэтгэлээс энэ бүрэн дуур ханамжтай байдлыг мэдрахыг хүссэн. Тэгээ би өөрөө сурах тэр олж авъя гэсэн мэдлэгээ тодорхой хэмжээнд олж авсан, сурсан. Надад үнэхээр энэс илүү ололт амжилт байсангүй өдийг хүртэл энэнд л би хүрэх гэж маш их хугацааг, маш их жилийг зарцуулж өгдөө гэж бодсон. Бахаас эхлээд энэ хайр гэдэг юу юм болоо гэж өөрөөсөө маш их асуудаг байсан. Гарц гаргалгыг нэрч хайдаг байсан. Энэ зуны хувьд миний хувьд хамгийн ололт амжилттай, хамгийн их сурлага дүүргэсэн зун байлаа. Ингээд та нартайгаа хуваалцах гал сарын өмнөөс бэлтлээ юу гэж ярих вэ? Бичлэгээ нэг чанартай хийчих юмсан. Олон хүмүүст хүрэх юмсан. Энэ сэтгэлийн дутуу орон зайг маш олон хүмүүс мэдэрч байгаа. Энээс болоод маш их зовлон мэдэрч байгаа. Маш их замбраагүй байгаа. Энэ орчлон ертөнц маш их замбраагүй болж байна. Яагаад гэвэл энэ хоосоо орон зайгаа нөхөхийн тулд бид нэр замбраагүй байдлыг үүсгэж байгаа юм байна гэдгийг олж мэдсэн учраас би энэ бичлэгийг олон хүмүүст хүргэхийг хүссэн. Сурсан зүйлээ олон хүмүүст өгөхийг хүссэн. 10 хүнч бай, 20 хүнч бай. Хэдэн ч хүн бай хамаагүй. Өөрийнхөө тэр сэтгэлийн дүүр орон зайг олоосай. Сэтгэл ханамжийг мэдрээсэй. Сэтгэлийн амар амгалыг олоосай гэж би чин сэтгэлээсээ хүссэн байхгүй. Өөрөө биеэр адилхан тэр зовлон гэдэг юмыг туулаад сэтгэлийн шарах гэдэг юмыг өчнөөнөөр нь мэдрээд ингээл адилхан л одоо орчлонгийн эрийн барааныг туулж авсан болохоор хүмүүсийг би хайраар дүүрэн байгаасай. Ганцаараа байсан ч гэсэндээ тэр гой хайрыг, тэр гой сэтгэлийн дүүрэн орон зайг мэдрээсэй гэсэндээ энэ бичлэгээ заавал би олон хүмүүст хүргэх юмсан. Нэг хідэн хүнд ч гэсэндээ би тус нэмэр болох юмсан гэж бодон бичлэгээ хий гэж зорьсон. Тэгээд зун би өөрөө маш олон газруудаар яваад хөдөө газруудаар явж исэн учраас юм бичлэг хийх мантай байсан. Яаж бүтэн ойр ах уу гэж байсан. Тэгээд хичээл сургууль орохдоо зэрэгцээд бас нэлээд хийх ажил гарч эхэллээ. Нойр маань бас ингээд нойрны хэмнэл маань алдагдлаа. Сүүлийн 7 хоног бол үнэхээр хядарлаа. Тэг өнөөдөр нэг байгальд гарч ирээд байгальч ирдэ биш хой модтой газар гарч ирээд сайхан тайвшрангаа эрчим энерги нөхөнгөө энэ бичлэгээ хийя, сурсан мэдснээ бусдаа хуваалцъя гэж бодоод яг одоо ингээ яриа сууж байна. За хэдүүлээ одоо гол ярилцлага оръё. За тэгэхээр энэ сэтгэлийн хоосоо орон зай гэж юу юм? Хайр гэж юу юм гэдгээр ойлголттой болъё те. За ерөөсөө нөгөө нэг эрчим энерги гэдэг юм аа л ярина. Бүх зүйл эрчим энерги. Бидний харж байгаа махан бие, бидний харж байгаа уул ус, мод, ургамал, энэ тэнгэр, нар үүслийнхэн хувьд мэдээж нэг л үүсэлтэй тэр нь эрчим энерги гэж зүйлээ. Эрчим энерги. Тэгэхээр нэг ёсондоо бид нэр хайраар дутагтаад байна. Эсвэл халамжаар дутагтаад байна ч гэдэг юм уу. Юм дутагдж байгаа мэдрэмж үүсвэл тэр ямар нэгэн эрчим энергиэр дутагдж байгаа нь л эрчим энерги маань дутагдсан байна. Бас тэнцвэрээ олоогүй агийн л шинж байгаа байхгүй. За тэгэхээр тэр нэг эмэгтэй хүн эрэгтэй хүнээр дутагдж байна, эрэгтэй хүн эмэгтэй хүнээр дутагдж байна гэдэг чинь эр эрчим эм эрчмээр дутагдж байгаа нэг цаад ойлголт нь. Тэгвэл хүний дотор эмэгтэй хүн дан эм эрчимтэй гэдэг юм уу? Эрэгтэй хүн дан эр эрчимтэй гэдэг юм уу? Тэгээ өөрөөсөө нөгөө талынхаа эрчмээ үйлдвэрлэх боломжгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр би өөрөө энэ махан бие болон энэ махан биеийг ажилуулад байгаа сүнс өөрөө орчлон ертөнцийн нэг хэсэг. Орчлон ертөнцийн нэг хэсэг байна гэдэг чинь энэ орчлон ертөнцид юу байж болох вэ? Ямар энерги байж болох вэ? Тэр болгон бүх энергийн цогцол аваад байгаа байхгүй би өөрөө бүх эрчим энергийн цогцол. Тэгэхээр орчлон ертөнц тэр чигтээ ямар агуу уудан бэлээ? Ямар их эрчим энергийн цуглуулга вүлээ? Ямар их бүтээлч вүлээ? Ямар их зүйлийг өөртөө агуулдаг вүлээ? Тэр болгоных нь нэг ч хэсэг миний энэ дотор байгаа. Тэгэхээр надад эрэгтэй ч эрчим байгаа, эмэгтэй ч эрчим байгаа. Надад нарны ч эрчим байгаа, сарны ч эрчим байгаа гэдэг шиг бүх төрлийн эрчим энерги надад байд юм. Гэтэл айл нэг эрчим энерги нь дутагдаад, айл нэг эрчим энерги нь тэнцвэрээ алдаад эхлэв штэ. Тэгэхээр бид нэр энэ сэтгэлийн хоосрлыг буюу таагүй мэдрэмжийг мэдрээд эхэлдэг юм байна.
Бид нар салхины эрчмээр дутагдаад эхлүүл. Жишээлбэл те агаар салхины эрчмээр дутагдаад эхлүүл. Эсвэл өөр юу гэдгийг хоол хүнсний эрчмээр дутагдаад эхлүүл бидний сэтгэл санаа болон бие махбод маань таагүй мэдрэмжийг авч өвчилж эхэлдэг. Тэгэхээр нэг осондоо сэтгэлийн хоосон орон зайг бид нар мэдрээд байна гэдэг чинь бид нар өвдөлтийг мэдрээд байгаа хгүй. Тэр сэтгэлийн өвдөлтийг. Гэтэл сэтгэлийн өвдөлт гэдэг биеийн өвдөлтөөс хэд дахин илүү хэцүү мэдрэмж байдаг. Маш их шаналгаатай зовирлог гунгуй. Илүү гүн гүнзгий төвшөнд мэдрүүлдэг энэ өвчин, сэтгэлийн өвчин гэдэг. Бие махбодын өвчин яг бид нар гаргалгааг нь олдог, эмч дээр очиод гаргалгааг нь олчих болдог. За эн чинь ингээ өвдсөн байна. Ингэж өвчний чинь төр намдаа яа. Ингэж эмчилгээ хийгээд бид нар учир начраа олоо явдаг. Гэтэл сэтгэлийн өвчин гэдэг чинь үнэхээр тодорхойгүй. Бид нар сэтгэл зүйч дээр эмч дээр очисон ч гэсэндээ яг нарийн учир гаргалгаагаа олж чаддгүй. Тэгээл нөгөө им уугаад нэрээ сэтгэлийн хоосон орон зай тэр сэтгэлийн хоосон орон зайнаас буюу эрчим хэм дутагтаад байгаа тэр өвдөлтийн мэдрэмж байхгүй болчдөг байсан бол хичнээн амар байх байсан бэ. Гэтэл тийм юм байхгүй тий, ангаадаг юм байхгүй. Ангаадаг эмчилгээ байхгүй. За тэгэхээр энэ сэтгэлийн хоосон орон зай бидний дотор байгаа, бидний бүрдүүлж байгаа эрчим хэмийн тэнцвэр алдагдсанаас болоод эрчим хэмийн дутагдал үүснээс болоод бий болж байгаа сэтгэлийн өвчин завиргээ ойлгочод болно. За тэгтэл ангаалт нь яаж авахдах юм? Нөгөө эрчимийн тэнцвэрээ олох, дутуу байгаа эрчимээ авах. Магадгүй би эргэн тойрны эрчим, байгалийн эрчим хэмээр дутагдаад сэтгэл санаа минь уруу дорой болоод сэтгэл маань өвчлөөд түүнийгээ дагаад бие махбод өвчлсөн бол би байгальдаа гарч иж идэгэр. Гэтэл би тэр эрэгтэй хүний хайр халамж гэдэг юмар дутагдаад сэтгэл зүрх минь шархалсан бол эмчилгээ нь юу ах вэ? Эргээд нөгөө эр эрчим гэдгийг нөхөх те. Эрэгтэй хүний хажууд байх ч юм уу? Эрэгтэй хүнээс тэр сайхан сэтгэлийн эрчмийг мэдрэгчих юм уу? Тэр эрэгтэй хүнээс гарах хайр халамжаар би идэрч болно. Гэтэл тэгвэл түрүүний ярьсанчлан хүн ганцаараа байж сурсан үедээ ганцаараа байхдаа сэтгэл ханамжтай буюу ямар ч эрчмийн дутагдaltaгүй, ямар ч сэтгэлийн хоосон орон зайг мэдрэхгүй болсон үедээ хүнтэй хослон амьдрал илүү тохиромжтой гэдэг үг юу болж таарах вэ гэдэг бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө тэр дотоод эрчим энергийг тэнцвэржүүлэх боломжтой гэсэн үг байхгүй юу? Би эрэгтэй хүний эрчим энергээр дутагдаад эхлэвэл би хайраар дутагдсан мэдрэмж аваад байгаа юм. Надад тийм хэрэгцээ үүсээд эхэлж байгаа. Гэтэл энэ эрчим энергийг өөрөөсөө би нөхөж болно гэсэн гаргалгаа үүсэж байгаа байхгүй юу? Бид нэр үүнийгээ мэдгүй учраас те энэлийн судалгаа байхгүй, хилээд өгч хүн байхгүй учраас дандаа гаднаас сэтгэлээ нөхөх зүйлсийг хайж эхэлдэг. Ер нь ингээд бага наснасаа эхлээд бид нар тэр сэтгэлийн шарх, сэтгэлийн хоосон орон зай гэдэг нэг өөртөө тээж эхэлдэг л те. Яа тэгэл хүүхэд гэдэг бүх эрчим хэмнэн тэнцвэрцсэн те. Бүр нэг хайр халамжийн хайрын туйл ирдэг хүүхэд байхдаа бид нар өөрөө тийм бүрэн дүүрэн гэрэлтсэн тэр чигтээ хайр бууж ирдэг бахна штэ. За тэгээ амьдрах явцдаа эрчим хэмээ алдна. Нөгөө нэг цэв цэвэрхэн тов тонголог байсан эрчим маань бохирдож эхэлдэг. Тэгээ эрчмийн тэнцвэрээ алдах, эрчмийн дутагдалд орох гэвч асуудлууд үүсэж байгаа. Эцгийн хайраар дутагдах, эхийн хайраар дутагдах. Энд чинь нөгөө нэг л эм эрчмийн л дутагдал үүсээд байгаа хгүй. Энэчнээсээ болоод бидний сэтгэл зүрх шархалж эхэлдэг. Бидний сүнсний сэтгэл хоосон орон зайтай болж эхэлдэг. Ингээд тэр хоосон орон зайгаа нөхөхийн тулд бид нар сахарыг хэрэгэлдэг, тий? Эсвэл арх дарсыг хэрэгэлдэг. Эсвэл эсрэг хүснээрээ хайрлуулахыг ирмэлцдэг. Ингэж одоо дутуу орон зайгаа нөхөж эрчмийн тэнцвэрээ авч үлдэхийг хичээдэг. Түрүүн хэлсэнчлэн бие махбодын өвдөлтөөс илүү сэтгэл зүрхний өвдөлт шаналгаа маш хэцүү байдаг. Тэр энэ бол илүү их гүн гүнзгий мэдрэмж, илүү их нухацтай хандах зүйл болоод ирж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар дандаа гаднаас юм хайж гиснээр ингээл төрөгдөлд өөртөө оруулдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээ хайж эхлэхээр, эмэгтэй хүн эрэгтэй хүнээ хайж эхлэхээр
Эсвэл гаднаас ямар нэгэн одоо нэр хүндийг, мөнгө төгрөгийг, алдар нэрийг ч гэдэг юм. Ингээл гаднаас юм өөрийн төр сэтгэлийн дутуу бөглөх гэж гаднаас юм хайгаад эхлэхээр төөрөгдөлд орж эхэлдэг. Бид нэр юу хайгаад байгаагаа яг үнэндээ хайгаад байгаа зүйлийн цаана юу байгааг мэддэггүй. Яагаад би энэ зүйлийг хайгаад энэ зүйлээр дутаад байгаа бас тэр хос орон заа бас мэддэггүй. Гэхдээ мэдэрдэг. Би ямар ч л гэсэн дутагтаад байна. Ямар ч л гэсэн сэтгэл маань өвдөөд байна, шархлаад байна гэдгийг мэдэрдэг. Тэгээд нөгөө гаднаас авсан туршлагаараа буюу би чи ингээд мөнгө төгрөгтэй болоод ирэхээр сэтгэл санаа нь сайхан болдго юм байна. Эсвэл алдар нэртэй болоод хүмүүс намайг хайрлаж хүндэтгээд ирэхээр сэтгэл санаа минь тавирд юм байна. Эсвэл хэн нэг эрэгтэй эмэгтэй хүн намайг хайрлаж халамжлаад ирэхээр би маш сайхан мэдрэмжийг мэдэрдэг юм байна гэсэн одоо амьдралын туршлагаараа дандаа гаднаас юм ирдэг юм байна гэд ойлгочдөг. Тэгээл нөгөө далд зуршил нь алдагдахгүй. Ахаал нөгөө гаднаас ирэх юм өргөжлүүлдэг. Нэг хүнтэй суулаа салдаг. Ахаад би тэр хоосон сэтгэлээ дүүрэхэд бол дахиад хүнтэй суудаг. Дахиад тэр нь бүтлгүүтдэг. Тэр 100% бүрэн сэтгэлд нь хүрэхээ болдог ч гэх юм уу. Ингээ гаднаас хайсан бүхэн бид нарыг төр зурл одоо ангаагч болдог. Төр зурын л ангаагч болдог гаднаас хайсан бүхэн маа. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ цаг мөчөөс эхлээд гаднаас ах ирэл хайгуулаа зогсоох хэрэгтэй. Бид нар өөрийн дотоод тэр эрчмийн тэнцвэрээ олоод ирэхээр сэтгэл минь сайхан тэнэж эхэлдэг. Сэтгэл маань амар амгалан олж эхэлдэг. Сэтгэл маань хайраар сэтгэлээр дүүрч эхэлдэг. Тэгээд гаднаас хайх юм маань багасдаг хэвгүй юу? Бид нар өөрсдөө маш их ад жаргалтай, сэтгэлийн дүүрэн ханамжтай, мэдрэмжтэй, маш сайхан ад жаргалтай байх бол гаднаас юу хайх юм бэ? Биднэрт мөнгө төгрөг, илүү дутуу алдар нэр, илүү дутуу хүн амьтан хэрэггүй болдог хэвгүй юу? Тийм учраас хажууд хүнээ ч гэсэн зовоохгүй хамт амьдарч чаддаг. Гэтэл ганцаараа өөрийнхөө тийж ханамжтай байдал хүргэж чадаагүй хүнтэй сухаараа яадаг гэхээр хажуудлахаа зовоож эхэлдэг. Чи ганцхан намайг л хайрл. Чи яагаад надад анхаарал тавихгүй байгаа? Чи яагаад намайг хайрлаж халамжлахгүй байгаа? Чи яагаад өөр хүнийг хараад байгаа? Гэд нөгөө хүнээ эд зүйлсийн хэмжээнд авчиж өмчилж эхэлдэг. Тэгжиж сэтгэл нь дүүрэн байх гэдэг шүү дээ. Бид нар яг үннийг хэлэхэд өөрийнхөө хэрэгцээг хангах л хүнтэй гэрэлж байгаа. Би чамаагаа хайрлан чинийхээ төлөө амьдрна гэж суудаг. Яг нөгөө шинэ хайр дурлалтай уучраад бидний сэтгэл зүрх асар их баяр баясгалд умбаа тий ад жаргалтай байх үедээ юуг ч одоо санаанд орж болно шүү дээ. Би чи нийл төлөө амьдрий. Чамгүйгээр л би байж чадахгүй маань. Үнэхээр чи л үнэхээр гайхамшигтай энэ мэдрэмжийг надад мэдрүүллээ. Чи байхад бол би үнэхээр жаргалтай байх юм байна гэд тухайн үүссэн сэтгэл мэдрэмжээр хэлдэг. Гэтэл бидний сэтгэл мэдрэмж, сэтгэл зүрх харамсалтай данч тогтворгүй. Нэг өдрийн дотор хувирах боломжтой. Өнөөдөр ингээл тий бүх юмаа чам зориулна. Чи л миний ахуй амьдрал юм байна. Чи л миний бүрэн дүрэн зүрх сэтгэл хайр юм байна гэж ярьж исэн хүн жилийн дараа өөр хүн сонирхоод нөгөө хайртай дуртай гэж явж исэн хүнээсээ уйдсан. Эсвэл сэтгэл ханамж авах болцсон өөр хүн хайгаа явж идэх байхгүй. Энд буруутах аргагүй. Сэтгэлийн мөн чанар гэж угаасаа л юм докторгүй байдаг. Тэгэл бид нэр гаднаас хайж эхлэхээр өөрийгөө ч зовоодог, хажууд хүнээж шархлуулж эхэлдэг. Бидний хайрын их сурвалж буюу тэр сэтгэл зүрхийг минь дүүргээд байгаа их сурвалж гадна талд байгаа учраас тэрийг яах юм? Өөрд хувиршгүйгээр өмчлөхийг хүсэн штеп. Энэ хүн намайг орхио явуучих юм бол эсвэл энэ хүний хувьд би номер 1 байхаа болчих юм бол нөгөө л нэг сэтгэлийн хоосон орон зайруугаа унахаа бид нэр зөнгөөрөө мэдэрдэг учраас хажууд хүнээ хизээч энэ хайр нь өөрчлөгдөхгүй, хувиршгүй байгаасай. Яг энэ чигээр нь хадгалж үлдэхийн тулд бид нэр хичээдэг, зүтгэдэг, сүүлдээ бүр хүч хэргэлдэг байх нь шүү дээ. Хүчээр ч хамаагүй хажуудаа ингэж анхны тэр байсан хайр сэтгэлийг нь байлгахыг ингэж хүчилдэг. Хүчээр ч хамаагүй тийм байлгахыг хүсдэг. Ингээд эхлэхээр үл ойлголцол нөгөө гэр бүлийн маргаан үл ойлголцол эхэлдэг. Яах вэ? Хэрэгцээ болгоо суудсан юм чин өөрийнхөө эд зүйлийн хэмжээнд буулгаж байгаа байхгүй юу? Бид нар хичнээн их сайхан хайрын тухай ярьдаг үлээ. Хичнээн их хайрын гоё сайхан кино үздэг үлээ. Тэ? Хичнээн их агуу хайр дурлалын тухай дуу шүлэг зохиодог үлээ. Гэхдээ тэр болгон дандаа гаднаас байвал тэр чин үүрт мөнхөшөө хэдхэн сарын настай, хэдхэн жилийн настай үзэгдэл төдий зүйл болж өнгөр байдаг. Гэтэл бид нар тэр жинхэнэ дуусшгүй мөнхийн хайр
гэж юу байдаг талаар мэдтгүү, хэлж өгдөггүй. Бидний үздэг кинон дээр, бидний дуулдаг дуун дээр, бидний сонсдог, бичдэг шүлгэн дээр мөнхийн хайрын тухай байдгүй. Дандаа гаднаас их сурвалж авсан хайрын тухай л байдаг. Чи минь байгаа болохоор, чамтайгаа учирсан болохоор те ийм сайхан залуутай учирсан учраас, ийм сайхан бүсгүүтэй хань ижид бололцсон учраас би хайраар дүүрэн байна. Энэ л хайр юм байна гэж дандаа бүх хайрын их сурвалж нь гаднаас ирсэн байдаг. Ингээл нөгөө мөнхийн хайр, мөнхийн сэтгэл ханамж гэдэг зүйл чинь байх боломжгүй мэтээр мөнхөрсөн баггүй юу? Тэр мөнхийн хайранд итгэдэг хүмүүс цөөхөн байдаг. Яад гэвэл хурч үзээгүй учраас би хайр байдагт итгэхгүй байна гэж хэлдэг. Энэ хайр юм байна гэд тэ энэ мөнхийн дуусахгүй аж аргал юм байна гэж бодсон бүх зүйлс нь бүтлгүүцсэн учраас хайр гэдэг зүйлд итгэхээ болдог хүмүүс. Энийний цаана юу болдог процессыг хинч биднэрт зааж өгөөгүй мэдрүүлэг учраас. Гэтэ мэдээж энийг номлодог, заасан өөрийн биеэрээ үлгэрлэж, дуурайлгаж, одоо үлгэр дуурайл болгож баталсан олон эрдэмтэд, олон гигантнууд байдаг. Гэгэрс хүмүүс гэсэн үг шүү дээ. Гэгэрс их багш нар байдаг. Гэтэ харамсалтай нь одоо бид нар тэр хүмүүст итгэхээ байж, гэгэрл гэдэг зүйлийг ч үл ойшоодог болж тэр зүйлд итгэхээ болсон тий. Тэр байтга өөрийн дотоод зөнгөө хүртэл сонсгоо байцсан. Тийм учраас ингэж их төөрөлдөж, ингэж их зовлонгийн далаад унах нь аргагүй шүү дээ. Бид нар үл ойшооч эхэлсэн тий. Мухар сүсэг гэлт. Гэгэрсэн гэхээр тоглоом шоглоом болгоод. Чи битэрэн гэгэрх гэж юу гэдэг. Эсвэл нэгнийгээ дооглол чи гэгэрсэн юм уу гэл. Ингээд энэ байдлаас мөн чанараасаа бид нар холдож эхэлсэн. Та нар боддоо бид нар маш их хайрлагдсан үедээ, дурлалтаа гүн орсон үедээ одоо тэр маш их хайрын эхлэл шатанда тий дурлсан, хайрлсан, тэр нэг оргилсан үедээ ямар мэдрэмжийг авдаг байсан бэ? Тэнд ямар гайхамшигтай мэдрэмжүүд явдаг байсан бэ? Энэ дурлалын бүр ингээд бидний бие тархинаас алдарсан тий бүр ингээд тэрнээс хитэгдсэн давсан тийм уран яруу тансаг гайхамшигтай сэтгэл бүр тогтлоосон бүр ингээд орчлон ертөнцийн хязгаарт хүрсэн юм шиг тийм гоё мэдрэмжийг бид нар авдаг. Харамсалтай нь өөрд мөн хүргэлжлдэг тэр мэдрэмж. Гэхдээ тэр л мэдрэмжийг бид нар хайдаг. Тэр мэдрэмжгүй үед бидний сэтгэл зүрх ямар нэгэн байдлаар хоосон байдаг. Тийм мэдрэмжгүй үед бид нар ямар нэг юмыг гаднаас хайж идэг. Энийг буруутгах аргагүй бид нар яг өөрсдийнхөө байх ёстой зохих түвшинд хүрэх гэж дотроосоо тэмүүлж байгаа байхгүй юу? Яагад гэвэл бидний сүнс тийм газараас ирсэн. Бидний их хүсэл тэр чигтээ хайр байдаг учраас бидний сүнс зөнгөөрөө юуг мэдэрдэг вэ гэхээр тэр гайхамшигтай хязгааргүй хайр тэр дурлалын далаад умсан юм шиг мэдрэмж, тэр сэтгэл зүрх дүүрэн байдал, тэр их ад жаргал, гайхамшигтай сайхан мэдрэмжийг бидний сүнс зөнгөөрөө мэддэг, зөнгөөрөө тэмүүлдэг. Тийм их сурвалжтай гэдгээ бидний сүнс зөнгөөрөө мэдэрч идэг гэсэн үг. Тэр бидний дотор бид нар тийм юмнаас үүсэлтэй гэхээр бидний дотор яалтчгүй тэр гайхамшигтай бүрэн бүтэн мэдрэмж, сэтгэлийн амар тайван, гайхамшигтай хязгааргүй хайр байгаад байгаа хгүй юу? Уул нь бол. Гэхдээ тэр нь бидрийг ухаарахаас нааш өөрийнхөө тэрийг нээж гаргахаас нааш төвжээтэй байна гэсэн үг нэг өсөндөө. Гэхдээ ер нь бол хүнтэй суух, хүнтэй үерхэх, гэр бүл болох нь муу юм гэж байгаа юм биш үү? Хамгийн гол нь одоо цаг үед бид нар яах гэж хүнтэй гэрлэх юм бэ гэхээр тэр хүний ашиглах гэж тэр хоосоо орон зайгаа түр хугацаанд ч гэсэн нөхгүй ч юм уу? Эсвэл нөхөн гэсэн итгэл найдвараар тэгж гэрлэх юм бол бид нар хизээ нэгэн цагт сэтгэл маань гонсоо хизээ нэгэн цагт сэтгэл маань шархалж үзнэ. Шархалж үлдэнэ. Тэрний оронд би энэ эрэгтэйтэй хамт байснаар, би энэ эмэгтэйтэй хамт байснаар энэ сайхан дурлалын мэдрэмжийг авснараа энэ чинээсээ суралцах хэрэгтэй юм байна.
бие биенээсээ суралцах, бие бинийгээ бясалгалын шатанд оруулах, бие биенийхээ дотоод гүнд нь өөр өөрсдийнхөө дотоод сэтгэлийнхаа гүнд орч өөрийнхөө их үүсвэрийг таньж мэдэж их үүсвэрийнхаа хэмжээнд хүртэл нь бие биендээ тусалж дэмжиж тэгт нь харин бие биендээ нэмэр болох гэж суувал энэ нэрийн харилцаа гайхамшигтай төгс байд. Энд чинь ашиглах хэлбэр биш. Энэ хайраараа дамжуулж энэ хайрын мэдрэмжээрээ дамжуулж бид нар бие бинийгаа тэр бүрэн бүтэн орон зай буюу эрчмийн бүрэн бүтэн байдал, эрчмийн төгс тэнцвэрийг бие биендээ өгж байгаа байхгүй юу? Ийм гой сүнслэг туршлагатай, ийм гой ирэмийн харилцаа бол үнэхээр гайхамшигтай. Энэ бол төгс гэр бүл, төгс ирэмийн харилцаа, төгс үерхэл байх болно. Харин хуучин цагт байдагчлан ахуй амьдралаараа бие махбодороо холбогддог. Ийм гэр бүл бол үнэхээр яваанд утгагүй болдог. Одоо цаг үе өөрчлөгдөж штэ. Хуучин үнэхээр хэрэгцээнээсээ болж бие биентэйгээ суухаас өөр аргагүй байсан. Нэг хүн ганцаараа амжихгүй тул хоёулаа амжуулах шаардлагатай болдог. Дайн тулаантай, дайн дажинтай ч юм уу. Энэ нийгэм ороо бусгай байгаа цаг үед бид нэр хин нэг нь хамгаалж, хин нэг нь нүүр хүүхдээ гаргаж, үргэлжлээ үлдээж, хин нэг нь ахуй амьдрал авч явж, хин нэг нь үр хүүхдээ өсгөх хвчлэн. Тэгж одоо ахуй амьдрал, үүрэг, бие махбодынхоо хувьд бие биентэйгээ холбогдож их хвчлэн гэрэлдэг байсан. Одоо ч гэсэн үргэлжилж байна энэ байдал. Гэтэ яагаад одоо гэр бүлийн салт ийм их байгаа юм бэ гэхээр одоо энэ цаг үед харьцангуй тайван нийгэм бий болсон учраас бид нар тэр нийгмийн шахалтаар амьд үлдэхийн тулд, үр удмаа үлдээхийн тулд нийгмийн шахалтаар ахуйн хэрэгцээн дээр болж гэрлэхээ болцсон. Сэтгэл зүрхнийхээ хэрэгцээн дээр болж гэрэлдэг болж байгаа. Аль альны хэрэгцээ юм л та. Нэг нь амьд үлдэхийн хэрэгцээ, нэг нь болохоор сэтгэлийн хоос орон зайгаа дүргэх хэрэгцээ. Ингээд бие биенийхээ хэрэгсэл болгоод хэрэгцээнийхээ тулгуур болгоод гэрэлж байгаа. За ахуй амьдрал бие махбодоор холбогдож амьдарч ирсэн хуучин цаг үед салалт бага байсан. Яагаад тэгэхээр бидний сэтгэл санаанаас илүү бидний бие махбод ахуй амьдрал илүү тогтвортой учраас тэр гэрлэлт. Хичнээн сэтгэл зүйн холбоо унтарсан байсан ч гэсэн хичнээн тэр бие биендээ хайрлаж татагдах нь байхгүй болсон байсан ч гэсэн бүр анханасаа хайргүй байсан ч гэсэн тэр гэрлэлт урт удаан үргэлжилдэг байсан. Яагаад гэвэл тийхээс өөр арга байгаагүй. Тэгж л одоо баталгаатай амьдралд хүрдэг байсан. Энэ цаг үед хэтэрхийн амар тайван амгалан болсон нэг хүн ч гэсэн амьдрал аваа явуучих хэмжээний бүх зүйл боломжтой болсон учраас бид нар илүү дэвшингүү болж илүү тэр хайр дурлал, хайр сэтгэл гэдэг юмараа холбогдож гэрлэх болсон. Гэхдээ сэтгэл зүйн хувьд нэг асуудал байдаг. Энэ нь болохоор бидний сэтгэл зүй, бидний сэтгэл санаа бие махбодыг бодвол харьцангуй тогтворгүй. Өнөөдөр нэг юм хүсэж хахад маргааш өөр юм хүсэхгүй байх одоо тийм баталгаа байхгүй хүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Өнөөдөр би чамд хайртай гэж явж итэл сарын дараа хайргүй гэж явж явах бас магадлалтай учраас сэтгэл зүрх, хайр дурлал буюу яг одоо цаг дээр үндэслээд шийдвэр гаргаад одоо үеийн сэтгэл хөдлөл дээр үндэслээд шийдвэр гаргаад суусан гэр бүл энэ сэтгэл гэдэг зүйл нь сэтгэлийн нандин холбоо нь хизээ нэгэн цагт өөрчлөгдөхөөрөө цаг хугацаанд дуусахаараа бие биенийхээ амьдралыг там болгодог. Яагаад гэвэл тэр яг анхны байдлаа бид нар бие биенээс хүсч хүлээж шаардаж эхэлдэг. Тэгээд дээрэс нь өөр юм битгий хүстэй үнэнч бай гэдгийг тулгадаг. Сэтгэл нь өөр тийшээ хувирч явах юм бол бие биенийхээ буруутгадаг, бие биенийхээ үзэн ядах хэмжээнд хүрдэг. Тэгээ бидний нийгэм биднээс юу шаарддаг вэ гэхээр үнэнч бай. Сэтгэл зүрхгүй юм шиг амьдр. Сэтгэл хөдлөл чинь хаашаа яаж ийж явна уу? Эн чинь хамаагүй. Гэр бүлээсээ битгий салт, гэр бүлээ тогтвортой байлга. Ингиж нэг ёсондоо бид нэр өөрсдийнхөө сэтгэл зүг хүчирхийлэлд оруулдаг байхгүй юу? Ингэх ёстой, ингэхгүй бол болохгүй. Эн чинь жамын бас л эсрэг зүйл. Сэтгэл зүй, сэтгэл санаа гэдэг чинь өөрөө тийм урсмал зүйл.
Өөрөө баригдчихгүй хязгааргүй зүйл. Гэтэл бид нэр яг л анх ямар исэн тэрүүгээрээ хідэн 40-50 жил үргэлжлэхийг шаарддаг. Энэ боломжгүй. Гэтэл бид нэр энэ сэтгэлтэйгээ зуралддаг. Анхных шиг байх шиг, анхных шиг авч исэн тэр сэтгэл хөдлөлийг авахыг хүсдэг, оролддог, зуралддаг. Энэ сэтгэлд нь хүрэхгүй энэ зүйл нь болохгүй болохоор уурлаж бухимдаж эхэлдэг. За тэгээ гэр бүлийн харилцаа сүүлрүүгээ там шиг харилцаа болж эхэлдэг. Тэгэд яагаад энэ гэр бүлх салалт, яагаад энэ араар тавилт ингэж газар авсан бэ гэхээр хүмүүс үнэхээр сэтгэл зүрхээ дагдаг болчих. Гэхдээ бас дээрээс нь сэтгэл зүрхээ ойлгохгүй хിവэр л гаднаас юм хайдаг сэтгхүүнд хിവэрэл ингээд аль альчгүй юм болж байгаа. Магадгүй бид нар ихнэр нөхрөө 1000 сольсон ч гэсэн хизээ чинь бүрэн дүрэн сэтгэл ханамжийг авахгүй байх. Магадгүй бид нар өөртөө төгс таарах хүнийг олсон ч гэсэндээ хизээ чинь төгс дуусахгүй сэтгэл ханамж, сэтгэлийн амар тайван байдал, бүрэн хайрлагдсан мэдрэмжийг үргэлж юм авахгүй байх. Тэгэхээр энэ бүрэн дүүрэн хувиршгүй мөнхийн хайр гэдэг зүйл чинь хаана байт юм бэ? Энэ зүйл бидний дотор байна. Бид нэр өөрсдөө ийм зүйлээс ирсэн. Ийм зүйлээс бүтсэн байхгүй юу? За тэгэхээр хамгийн төгс харилцаа гэхээр юу юм гэхээр бие биенийхээ тэр ухамсар сүнслэгийн өсөлтөнд нь бие биендээ тусдим болох, бие биенийхээ өсөж суралцахад нь дэм болох, нэгнийгээ алдахад нь дэмжих, ойлгох, өөрийнхөө сэтгэл зүг ойлгоход нь туслах, өөрийгөө хинбэ гэдгийг нь ойлгоход туслах, дотооддох тэр мөнхийн хайраа олоход нь туслах, дэмжих, тийм ухамсарлаг, тийм сүнслэг, тийм дээд түвшинд хүрсэн харилцаатай гэр бүл хамгийн төгс байна. Одоогоор бол. Бусад гэр бүлийн харилцаа хизээ нэгэн цагт сэтгэлээр унагадаг, сэтгэл зүрх шархлуулдаг. Үргэлжийн төгс сайхан байдгүй. Ямар нэгэн байдлаар ундаг, өсдөг, ундаг, өсдөг. Явандаа уналт нь их болоод ирдэг. Яагад гэвэл бид нэр хүчээр бие биенийхээ хажуудаа байлгаж штэ хүчээр бие биend эрхчлөө боломжийг олохгүй байна. Бие биend өсөх боломжийг олохгүй байна. Бие биендээ алдах боломжийг олохгүй. Ийм хувиа хичээсэн сэтгэлийнхаа хоосон орон зайг нөхөх гэсэн хэрэгсэл болгох гэсэн сэтгэлийг жамынхан дагуу байлгахгүй нэгэн хэв цутгацсан юм шиг байлгах гэж оролдсон. Энэ жамын эсрэг харилцаа бие биенийхээ устгаал дуусдаг. Бидний гэрлэлт, бидний өнөөгийн эхнэр нөхрийн харилцаа ийм л яг одоогор. Гэхдээ бидрийг энийг нийгэмд илэн далангүй байлгаж чаддаг шүү дээ. Бидний гэр бүлийн харилцаа үнэхээр муухай. Үнэхээр тааламжгүй байгаа ч гэсэн бид нар Facebook дээр хамгийн аз жаргалтай байгаа гэр бүл шиг л зураг тавьдаг. Хамгийн аз жаргалтай байгаа төгс гэр бүл шиг л пост оруулдаг тий. Гэхдээ бодит амьдрал дээр тийм үгүй юу? Бас эргэлзээтэй. Ялангуяа монголчууд бид нар сэтгэл зүрхэндээ юу хүсэж байгаа? Миний сэтгэл ямар зовлонтой байгаа? Би юу хүсэж байгаа? Юунаас олж би шаналаад байгаа гэдгийг илэн далангүй хэлж илэрхийлж чаддгүй. Өөрийгөө илэрхийлэхэд болохтой байдаг. Бусад хүмүүсээс санаа зовдөг. Бусдад сайн сайхнаа л харуулъя тий. Худлаа байсан ч хамаагүй сайн сайхнаа л харуулъя гэхээс ш. Өөрийн зовж шаналж байгаа бусдад харуулах дургүй байдаг. Сэтгэлээ нээхдээ дургүй байдаг. Бусд нь юу гэж бодох бол гэсэн хамааралтай байдаг сэтгэл зүй. Ингээ бид нар жинхэнэ үннийг нууждаг, дардаг. Нэг их сайхан дуу хийдэг тий хайрын тухай. Би чамдаа ёстой хайртай чим нь бол үнэхээр хоёул бол үнэхээр сайхан гэр бүлэн гэсэн дуу гаргадаг. Маш өндөр өртөтэй, маш гайхамшигтай, маш сүртэй, том хурим хийдэг. Гэхдээ бүх амьдрал нь хурмын өдөр шиг байдгүй. Учираас доголдол үүсдэг, сэтгэл гонсоодог, шархалдаг. Тэрнээс болоод дахиад трама авдаг. Гэхдээ энийгээ бид нар нуудаг. Илэн далангүй байхаас бид нар нуудаг учраас энэ сэдв хаалттай байгаад байна. Яагаад гэвэл бид нар үннийг хэлчлээ те. Би сайхан хурим хийсэн. Би бүр ингээд те хайртай зориулаад дууч хийсэн. Бүр маш харилцаа маш төгс байгаа юм шиг байсан. Гэхдээ одоо тийм биш. Яагаад ийм болчих вэ гэд бид нар илэн далангүй ярьж чаддгүй учраас
Хүмүүс гэрлэлтийг одоо хүртэл гэрлэлтэй төгс юм байна, төгс үргэлжлэх юм байна гэсэн үлгэр туурцсан хэвээр л гэтээ бодит амьдрал тийм биш байна. Энийг илэн талангүй бид нар ил гаргаж ирээд хэлэхгүй байна. Нууцсан байна. Тэгсэн мөртлөө аж аргалгүй бүлүүд, салтууд, араар тавилтууд хаасайг бол байгаад байгаа хгүй. Ийм зөрчилдөөнтэй байгаа. Тэгэхээр ер нь бид нэр өөрсдийн тэр дотоодоос өөрийн их хундраг их сурвалжаасаа ирэм ирчмээ тэнцвүүлээд бүрэн дүүрэн одоо зүрхний чакра нэгдэнэ гэж ярьдаг. Тэр хайр, тэр гой мөнхийн хайр надтай хамт байх, хизээч миний сэтгэлийг гонсоолохгүй, хизээч хуурч өөрчлөгдөн гэж айхгүй, хизээ түнж байх, тийм гайхамшигтай, тийм сайхан, тийм дээд хайрыг бид нэр дотроосоо мэдрээд дотроосоо ундраагаас сурчих юм бол хинээр дутагдах юм бэ? Хэнийг бид нэр өмчлөхийг хүсэх юм бэ? Хинээс ч бид нэр төгс харьцааг шаардах, төгс харьцааг зурлах тий тэрүүгээр дутагдах ч юм уу. Тийм шаардлагагүй болж байгаа байхгүй юу? Хамгийн анх дурлж харилж исэн мөчөө бодоорой гэж би түрүүн хэлсэн. Ямар гоё мэдрэмжийг авч илаа. Тэр мэдрэмжийг хүссэн үедээ авна гэвэл яах вэ? Намайг хүн хайрлсан ч хайрлаагүй ч тэр нэг асар хязгааргүй хайрын дурлалын тий санд байгаа тэр хайртай хүндээ дурлсан хүндээ тэрврүүлэх. Тэр асар хязгааргүй гоё хайрын мэдрэмж бид нар хүссэн үедээ аавна. Хүссэн үедээ дотоодоос ундрааж бүр хязгааргүй их түгээмээр бусдад түгээмээр тий бусдыг ч гэсэн тэр хайраараа усалмаар ундаалмаар санагдах. Тэр мэдрэмжийг хүссэн үедээ аваа сурчих юм бол энэ бол мөнхийн хайр руу орж байгаа юм шинж байхгүй юу? Энэ байдгийм байлээ. Энэ зун би энийг яг өөртөө нээж мэдэрсэн. Гэхдээ үнэхээр өөрийгөө тэр мэдрэмжэн дээр тогтоож чадах юм бол энэ мөнхийн урсгах зүйл. Гэхдээ өөр юм бодооч гэдэг юм уу? Эрчим хэмийн тэнцвэрээ ахиад алдаад өөрийн цатаараад гэх юм уу? Ингээд ирэхээр тэр эрчим хэм бол яалтчгүй умдаг. Бидний тэр сүнснээс гарч байгаа тэр тавтамж эрчим хэм вибрац байнга нэг төвшөндөө байхгүй. Янз бүрийн сүрэг газар очлоо тий би ухамсар хяналтаа алдлаа. Сүрэг юм бодлоо. Эргэн тойронд сүрэг эрчимтэй газар би очлоо. Миний тэр гоё хязгааргүй ундарч исэн хайр маань түр хугацаанд тэр миний эрчмийг дагаад тий эрчмийн тэнцвэргүй байдлыг эрчмийн догтлолтой байдлыг дагаад бас унна. Тэгэхээр нэг талаараа энэ сайхан мэдрэмж, энэ хязгааргүй хайр ундарч исэн энэ мэдрэмж унах нь асар ойрхон. Гэхдээ унахгүй ч ах бас боломжтой. Хамгийн гол нь бид нэр тэр гоё мэдрэмжийг тэр гоё хайранд умбаж байгаа мэдрэмжээ өөртөө хэр тогтоож чадхаас шалтгаална. Хэрвээ нэгэнт л олцсон, нэгэнт л зүрхний чакрага нийцсэн бол бид нэр өөртөө тэр вибрацанда тэр мэдрэмжиндээ хэр өөрийгөө удаан байлгаж чадхаас л хамаарна. Дорхноо унчч болно. Эсвэл нэг сэргээл нэг унаалч байж болно. Тийм байт юм билээ. Гэхдээ яг буцаа тэр мэдрэмж рүүгээ оръё. Энэ сэтгэл зүрхний хайр руу орё гэх юм бол тэр хизээд нээлттэй байждаг. Тийм давуу талтай. Тэгэхээр бидний гэгэрсэн гэд байгаа биднээс суралцдаг гэгэрсэн их багш нар тэд нар ганцаараа байхад туйлын аж жаргалтай, үнэмлэхүй жаргалтай байдаг гэсэн. Гэхдээ хосоороо байхыг ч үгүйсэхдгүй байсан. Би ганцаараа ч байсан жаргалтай юм байна. Би хостой болсон ч жаргалтай юм байна. Миний энэ гоё хайрыг хуваалцаж байгаа хин нэгэн байхад бүр илүү их жаргалтай. Өөрийнхөө хайрыг хуваалцаж байна гэдэг чинь тэрийг өшөө үржүүлж авч байгаатай адилхан байхгүй юу? Тэр аль алийг үгүйсэхдгүй байсан. Тэгээ хүн дотоод тэр ад жаргал, дотоод мөнхийн хайр их булган нийгээд ундраачаар өөрийн тэр эр эмчмээ тэнцвүүлээ сурчгаар яадгүй гэхээр хүнтэй хамт амьдэрсэн ч тий. Яг бие махбодын хэрэгцээгээр эсвэл сонирхолтой тааламжтай амьдралыг хүсээд хостой олж болно. Энэ бол буруу зүйл биш. Тэглээгээд бид нар хажуудахтаа бүрэн дүүрэн их чөрлөөг өгч, бүрэн дүүрэн хайрлаж, ойлгож, болцлогүй, үнэмлэхүй хайрыг өгч чаддаг. Тийм их хайрыг өөрөөс ундраагаас сурцсан хүн юм чинь хажуудахаас юм нэхэхгүй, оронд нь өгөхийг хүсдэг. Юм авахыг биш, өгөхийг хүсдэг. Хайрлахыг хүсдэг, эрх чөлөө олгохыг хүсдэг. Надтай адилхан ийм сайхан мэдрэмжинд ороосоо гэж хүсдэг байхгүй юу?
Тийм сайхан харилцааг бий болгодог. Тэгэл ганцаараа байж сурсан, ганцаараа байх даажралтай байж сурсан хүн хостой болох нь илүү их тохиромжтой гэж тэднэр маань хэлсэн байгаа байхгүй. Үнэхээр гайхамшигтай байсан л да. Тэгээ би яг уу энэ миний хувьд яг үннийг хэлэх юм бол би асар их иргэчмийн дутагдaltaй байсан саяхны хүртэл. Хаяа тэрийг нуудаг, дардаг те, мартахыг хичээдэг. Нэг гой хүнээр хайрлуулах юмсан. Тэр мөнхийн гой хайрыг авах юмсан. Намайг үнэхээр төгс хараар хайрлах тийм залуу гарч ирэх болов гэсэн нууцхан хүсэл мөрөөдөлтэй. Хаяа энэ дутуу шаналлаа их мэдэрдэг эм ордогч юм уу? Тийм байсан. Бүр багаасаа. Тэгэд өөртөө ажиллаад өөрийгөө ойлгож мэдээд ингээд ухамсар сургалтад хэлээд дотоод сэтгэл зүрхээ тэмчижээд эхэлсэн. Өөрийнхөө төр сэтгэл зүйн элдв янзын блок травмануудаас нэг нэгээр салж эхэлсэн. Тэг хамгийн сүүлд нэг юм үлдэхэд тэрл зөвлөлдсөн, хайраар дутагдсан, одоо хүртэл би хайраар дутагдсан байгаагаа олж мэдсэн. Тэг би гуйс өөрийн дээд биесээ гуйгаад, дотоод сүнснээсээ гуйгаад би энэ талаар суралцмаар байна. Энэ гээрс их багш нарынхаа яриад идэг зүйлийг өөрөө мэдэрмээр байна. Боддоор энэ төвшөнд нь би хүрмээр байна. Хэдий ч хугацаа надаас шаардсан хамаагүй би энд л хүрмээр байна. Тэгэхгүй л би ингэж л зориг гаргаж өөртөө ажиллахгүй бол би энэ эрчим хэмээр дутагдсан те хിവэр энэ ганцаардл мөнхийн ганцаардл донд байсан хിവэр л ах юм байна гэж ойлгосон. Тэгээ өөрөөсөө гуйгаад байжсэн чинь ингээд миний ингээд сурч мдээгүй сургалтууд ингээд дотоодос орж ирж байгаа хгүй яг энэ мөнхийн хайранд хүрэхэд сурахад хэдэн дутуу зүйлүүд байсан нь орж ирсэн. Гэтэ 3 өдрийн дотор би яг энэ хүссэн зорилготой хүрсэн гэхээр миний хувьд л асар хурдан байсан байгаа хгүй. Тэгээ би ийм хурдан ч хүрнэ гэж бодоогүй. Тэгсэн чинь хамгийн гол сурах ёстой зүйл нь би юмд ялгаатай ханддагт байсан байгаа хгүй. Энэ хүн сэрсэн юм байна, энэ хүн сэрээгүй юм байна гэж. Энэ хүн илүү гоё энергитэй, энэ хүн сүрэг энергитэй ч гэдэм үү. Энэ хүн илүү гоё, энэ муухай. Би гоётой байхыг хүсэж байна. Муухайтай байхыг хүсэхгүй юм ч гэдэм үү. Ингээд ялгамжтай хандж байсан маань миний гол төвчээ болж исэн байгаа хгүй. Тэгээ би ер нь энэ хинч байсан, юу ч байсан, ялгаагүй бүгд л нэг их суралцтай юм. Ялгаа загддаг миний дотор л аам гэдгийг яг сүнснийхээ голоос ухамсарлаад байжсэн чинь миний энэ баруун талаас нөгөө баруун тал чи ирэх чинь байдаг штэ. Баруун талаас ингээд халууд өгөө явцсан байхгүй. Тэг би гайхаад яг энэ талаас гэгүнд халууд өгөөд эхэлчихв гэл. Тэгэл ингээд ийш харсан чинь нэг эрэгтэй хүн байгаа юм шиг санагдаад. Эрэгтэй хүн л мэдрэгцэн л тээ. Тэгээ юу болоод байгаа юм болоо гэж би хөвтөл өөрийгөө ачсан чи яг миний эр эмэрчим ингээд тэнцвэржээд ирж байгаа надад мэдрэгцэн шууд зөнгөөр орж ирж байгаа байхгүй. Тэгэл би энэ нь хэлдэм болов гэл. Тэгээ яг бүр улам сэтгэл зүрхнийхээ мэдрэмжийг өнрөө нь ороод ингээд нүдэн хавцсан чинь би нөгөө нэг яг нөгөө нэг тухайн үед нөгөө хайртай хүнээс авдаг гэсэн гоё мэдрэмж авс тий хайртай хүнтэйгээ гоё хамт байгаад цагийг ингээд гоё өнгөрөөгөө хажууд нь би ямар их гоё мэдрэмжийг авдаг байлаа. Тэр мэдрэмжийг би асар их хүсдэг байсан. Тэр мэдрэмж маань яг одоо надад хүрээд ирсэн юм байна гэдгийг мэдсэн. Тэр гоё нэгдэл, тэр гоё сэтгэлийн одоо гоё мэдрэмжтэй асар хязгааргүй хайрын мэдрэмжийг миний хажууд хинч байхгүй хахад би яг авч ирсэн байхгүй. Тэгээ ингээд бодсон чи ер нь явж иж энэ мэдрэмжийг л хайгаа яваад исэн юм байна. Тэр гадна хүндээч биш тий. Гадна тэр эрэгтэй эмэгтэй хүндээч. Хамгийн гол нь би тэр эрэгтэй хүнийг хажуутай байлгаснараа яагаад байгаа. Тийм гоё бүрэн дүүрэн мэдрэмж, тийм гоё асар хязгааргүй мэдрэмж тий. Тийм гоё халгиж салхисан тийм хайрыг мэдрэх гээд л хамгийн гол зорилго нь тэр мэдрэмж лээсэн байхгүй яг үннийг хэлэхэд. Тэгсэн чинь би тэр мэдрэмжийг хажууд хүн байсан байгаагүй яг одоо өөртөө ингэж мэдрээд тэр мэдрэмж рүү орсон чинь бүр асар хязгааргүй гоё хайрыг мэдрээд ингээд яг диважинд байгаа юм шиг сэтгэл надад төрсөн. Тэгээд миний дотоод эрчим тэнцвэрчиж эхэлж байгаа юм байна гэдгийг би ойлгоод тэгээд тэр өдөр бол үнэхээр сайхан гайхамшигтай сайхан өдөр байсан. Тэгээ би нэгэнт одоо би ингээ хайр болсон ч би өдөр болгон ингээл гоё хайртай хүнтэйгээ байгаа юм шиг ингээл амар гоё жаргалтай байх юм байна. Эсвэл үгүй болов уу тэрнээс жоохон айжсэн өнөөдөр гоё үйдсэн чи маргааш ингээд дахиад хуучин юунд орчуудэ чи тийм үү жоохон айцтай байсан яг үнэхээр. Гэхдээ нэгэнт л одоо тэр мөнхийн хайр гэдэг юм оол харгаа нээсэн бол
Өссөн үедээ тэр лүгөө орж болдог. Мэдээж нөгөө жоохон бясалгалын байдалд орох хэрэгтэй болдог. Мэдээж нөгөө энэ элдв янзын бодлоосоо салаад тий өөртөө тухтай ингээд байрлалыг үүсгээд байгаль тахтаа ч юм уу яг нэг сэтгэл зүрхнийхээ гүнд нэгдсэн байгаа тэр хайрын хаалга руу ороод үүд хаалга руу ороод энийг ингээд мэдрээд яг л би өөрөө тий эрэгтэй хүний доторч байгаа юм шиг тийм гоё иршчмийг ингээд мэдрээд ингээд сухад яг хайрлага орж ил ямар үед ингээд энэ байдлаасаа буцаад унаад гарч ирсэн бэ гэхээр стресссэн тий эго хөдөлсөн ч юм уу ингээд нөгөө эргэн тойрны ахын амьдртаа хитэх зурлаад эрчим хэм унс үед буцаад миний эрчим хэм чин нөгөө эрчим гэдэг чинь өөрөө докторгүй юм болохоор буцаад ингээд унаад ингэжсэн үед би буцаа хуучин байранд орчихсон нөгөө эрчмийн замбрааг үтэл тэнцвэргүй байдал руу ороод тэгээ яг бясалгаад нөгөө сэтгэл зүрхнийхээ нэгдсэн хаалга руу ингээд ороод ингээд хайрын дунд ороод бясалгасан чинь буцаад тэр мөнхийн хайрлага орж исэн. Тэгээд нэгэнт л одоо нэгдсэн хаалга юм чинь би хүссэн үед оржлох юм байна гэдгийг мэдрээд бас их тайвширлыг авч исэн. Тэгээ ингээд бодоход бол би бол яг урдынх шигэ бүр жинхнээсээ хямраа, жинхнээсээ зовоод, жинхнээсээ эм ороод, жинхнээсээ дутагдаад те ингэж сэтгэл зүрхний зовлон би ахиж амсахгүй байна гэдгийг мэдэрч авсан. Би магадгүй хин нэгэнтэй хамт байгаад тэр гоё хайрын мэдрэмжийг аваад те. Гэхдээ тэр хүн намайг хуураад ч юм уу, тэр хүн надад хайргүй боллоо гэхэд би тэгтлээ их шаналхгүй л ах байхгүй. Яа тэгэхээр мөнхийн зүрх сэтгэл хайр миний дотор байгаа учраас би тэр хүнийг ойлгоод, өрөөгөөд, эрх чөлөөг нь олгоод тэгээд болцолгүй хайраар хайрлаад өөрөөсөө явуулах хэмжээний сэтгэл зүрхтэй болцсон байгаа байхгүй. Тэгэж одоо дахиж энэ их зовлон шанал надад ирэхгүй мэн. Ингээд миний урд амсаж исэн ингээд сэтгэлийн шанал, сэтгэлийн хоос орон зай ингээд дууслая гэж бодсон ч үнэхээр гоё эссэн. Их хэрэг хүн болгон ийм болчвол нэрээ бид нар бие биендээ ямар гоё хайрыг өгч чадах юм бэ? Бид нар бие биендээ ямар гоё эрх чөлөө гэдэг зүйлийг өгч чадах юм бэ? Бидний амьдрал тэр чигтээ деваачин болох юм байл гэж би ойлгосон. Үнэхээр хүн болгон зүрх сэтгэлийн мөнхийн хайранд хүрчих юм бол энэ ч нөгөө зүрхэн хүрд нээгдэх тэр мөнхийн хайрыг өөрөөс ундраах. Ямар сэтгэлийн хоос орон цай байхгүй. Оронд нь ингээ бэлгсэн хайрын дунд амьдрахаар яах юм? Бид нар илүү дутуу юм хүсээл, илүү дутуу юмнаас л шаналал, илүү дутуу юмтай зууралдаад ингэж өөрийгөө зовоохгүй. Тэгсэрнээсээ бусдад энэ их мэдэрж байгаа хайрыгаа ингэж хуваалцаал тий хүмүүсийг болцолгүй хараар хайрлал эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй. Ингээл хэлэх юм бол бидний амьдрал тэр чигтээ деваачин болох юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээ энийг мэдрэхэд үнэхээр гоё байсан. Олон хүмүүс энийг мэдрээсэй гэж би хүсэж байна. Тэгээ яг энийг мэдчихэд ер нь миний хайгаад яваад исэн зүйл энэ л байсан юм гэдгийг ойлгочоод би өөрийгөө амар өрөвдөжсэн. Энэ л мэдрэмжээр дутагдаал, энэ мэдрэмжийн араас хөөцөлдөөл тэ. Тэрийг дандаа гаднаас гинж андуурал. Гаднаас нэг эрэгтэй хүн ирэл надад өгөх юм шиг. Тэр нь өөрд мөнх хувирахгүй юм шиг тэ. Эсвэл тэр өөрд мөнхийн хайр гэж кино дуу шүлэг гэл гой юмнуудыг үзчихэд өөрд мөнх хайр гэж үнэхээр байдаг юм байна гэж тэрэндээ мэдээж байдаг л та. Гэхдээ ари өөр утгаар нь гаргасан байхгүй. Тэгээд тэрэндээ шууд итгэнгүүтээ хин нэг эрэгтэйгээс хүлээж гордож зууралдаж хөөцөлдөж тэрнээсээ болж сэтгэл хямарч шархалж гомдож шантарч сэтгэл минь гонсоож итгэлээ алдаж явсан байхгүй. Маш өрөвдөлтөй санагдсан. Би үнэхээр өрөвдөлтөй байсан юм. Энэ л мэдрэмжийг авахын тулд гаднаас хайгаад нэг хайр гойсон гуйлгачин шиг л өдий хүртэл амьдэрсэн юм байна гэдгийг би ойлгож авч ирсэн. Тэгээд өөрийгөө өрөвдсөн. Тэгээд дэлхийд дээрх амьдрал бол дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс ихэнх нь дотоод хайраа олоог байна. Дотоод хайраа олох нь байтугай өөрийнхөө эрчим энергийг ч өсгөж чадахгүй улам эрчим энерги унгаах зүйлсийг хийж явдаг. Тэгээд эрчим энерги нь өсөөд явж байгаа нэгэндээ халгаатай байдаг. Бие биенийхээ эрчмийг л унгаад байгаа байхгүй бөөн бөөндөө. Тэнд ч нэг хэрүүл хийсэн хүмүүс, тэнд ч нэг арх дар суусан хүмүүс те. Энд ч нэг бие биентэйгээ муудалцсан, бие биендээ өрс санссан. Сэтгэл нь гонсоосон, сэтгэлийн хоос орон зайд орсон хүмүүс. Ингээд
Дэлхийн маань хэдий үзэсгэлэнтэй, хэдий сайхан эрчим минь эрэхтэй, хэдий сайхан байлаа гэж дээр нь амьдарч байгаа хүмүүс ихэнх нь энэ сөрөг байдлыг, сөрөг эрчим минь эргийг өөрөөсөө гаргаад бие бинийгаа маш их доош нь татаж, эрчим хэмнээ хувьд унгааж, шархлуулж, гомдоож, уурлуулж ингэж ерөөсөө нар үзэх заяыг нь үзүүлэхгүй байна л та. Маас юм байгаа болохоор хэцүү. Бид нар яг бүх хүмүүс учраа олцсон тий. Бүх хүмүүс бие бинийгаа хайрладаг. Ямар ч тийм стресс, уур бухимдал, сөрөг зүйлс байхгүй. Ямар ч мөнгөний дарамт байхгүй. Ингээд эрх чөлөөтэйгээр маш гоё байгальд амьдрах юм бол бүгд л үнэхээр сэтгэл ханамжийн дээдэд л амьдрах байх. Гэхдээ өөрөө өөртөө ажиллаад өөрийнхөө эрчим хэмээг засаж сураад, өсгөж сураад ингэ байж хаад ялцчгүй энэ олон хүмүүсээс сөрөг эрчим ирж дайралтанд их ордог. Хичнээн өөрийгөө анзаарч, хичнээн өөртөө хамгаалт хийсэн ч гэсэндэ бид нар бие биенээсээ тустай байх боломжгүй. Яаж иж байгаа л бие биентэйгээ холбогддог учраас бид нар үнэхээр ганцаараа өсөөд ямар ч нэмэргүй байна л гэдгийг ойлгох хэрэгтэй. Ганцаараа мянга сайхан өслөө гэд яалтчгүй энэ олон мас эрчим хэмд унах тохиолдол маш их байдаг. Ер нь хэцүүлтэй өөрийгөө авч үлдэхтэй тэр дээд хайранд энэ их гоё болцлогүй хайрын төвшөнд ийм их гоё мэдрэмжинд өөрийгөө удаан тогтооно гэдэг. Одоогийн нийгэмд, одоогийн нөхцөл байдалд бол миний харал хүнд байна, чанга байна. Хаяа унах тохиолдлууд маш их байдаг. Жижигхэн хэм унахад бол аюу амархан болцсон байдаг. Тэгээ байгальд гарахыг үнэхээр их хүсдэг. Хүмүүсээс зайдуу сөрөг эрчмээс бол байгальд байхыг үнэхээр хүсдэг. Тэгээд би дараагийнхаа сая нэг санаа орж ирсэн чинь би дараагийнхаа видеон дээр яаж дотоод хайраа олох вэ? Яаж зүрхэн хүрдээ нээх вэ? Яаж өдөр болгон баяр баясгалантай амьдрах вэ? Яаж өдөр болгон хайраар цацарсан амьдрах вэ? Гэдэг өөрийнхөө арга техникээс хуваалцъя гэж бодлоо. Бид нар боломж бий л дээ. Хичнээн хотодтэй стресстэй нийгэмд байсан ч гэсэндэ бид нар өдөржингөө биш юм а гэхэд өдрийн талд нь өдрийн их цагт нь тэр дүүрэн хайрын мэдрэмжтэй өөрөөсөө тэр дүүрэн хайр гэрэл цацруулсан тийм гоё аж аргалтай мэдрэмжтэй явах боломж ихтэй бол байгаа. Тийм учраас тэр арга техникээ дараагийнхаа видеон дээр хуваалцъя гэж бодож байна. Тэгээд та нар минь сэтгэлдээ бичээрэй. Ихэнх хүмүүсээс энэ хайр сэтгэлийн тухай ямар асуулт ирдэг вэ гэхээр би нөхөртөөгөө муудчлаа, би найз залуутайгаа муудчлаа. Бид хоёрын харьцаа маш гоё ясан. Одоо болохоо ойчлаа. Эсвэл өөр хүнийг хайрладаг болчлоо. Миний найз залуу, миний нөхөр өөр хүнийг хайрладаг болчлоо. Миний сэтгэл үнэхээр шархалж гин өвдөж гин. Би яахаа мэдгээ байж надад хэцүү байна гэж олон хүмүүсээс юм асуулт те ингээд сэтгэлийн хуваалцал над дээр ирдэг. Зүгээр л энэ уг үндсийг бид нар ойлгочвол яах вэ, ийх вэ? Ер нь бид нар юунаас олж ингэж зовоод байгаа? Юунаас олж ингэж сэтгэлийн шарх аваад байгаа? Юунаас олж бид нар бие биендээ татагддгийг? Тийг нь хайр дурлал минь юунаас олж бүтлгүүтдгийг? Эдгээ ядаж мэдээд авах хэрэгтэй учир үндс юм. Тэгвэл ядаж биднэрт гарц гаргалгаа нэгдэж ирэх байхгүй юу? Тэгэхгүй хамгийн гол утга учир үндсийг мэдэхгүйгээр ингээ болсон болоогүй сэтгэл зүйн зөвлөгөө аваад болсон болоогүй зүгээр л ахуйн амьдралын тий хосын харилцааны зөвлөгөө хичээл үзэл бид нар уг үндсэнд нь хүрч чадахгүй штэ. Уг үндсийг мэдхээс нааш гадна тал дээр 1000 ажиллаад 1000 гадна тал дээр зүтгээд яах вэ? Дэмий зүйлд эрчмээ бараад байгаа байхгүй юу? Бид нар өөртөө өснөх л хэцүү шалтгаалж байна. Бид нар сэтгэлийн мөн чанар гэдэг юм эхлээд ойлгох хэрэгтэй юм байна. Эрэгтэй эмэгтэй эрчим байгаагийн учир үндсийг эхлээд ойлгох хэрэгтэй юм байна. Яагаад энэ хоёр эрчим бие биентэй татагддгийг гэдгийг учир үндсийг бас ойлгуулахын тулд ойлгох ёстой юм байна. Ингэж л бид нар өөрийнхөө учрыг
учир начрын зовлонгийнхаа учир шалтгаан тийм энэ шаналлынхаа сэтгэл зүрхнийх учрыг ойлгох юм байна гэдэг үднэс би өөрийнхөө мэдсэн, таньсан та бүхэнд ойлгомжтой ярьж ойлгомжтой ойлгуулахын тулд хичээлээ. Үнэхээр им эрчим гэдэг чинь хоорондоо нэгдэл үүснээр үнэхээр гайхамшигтай сайхан зүйл бий болгодог юм байна. Гайхамшигтай сайхан адал явдал, гайхамшигтай сайхан гоо үзэсгэлэн, сэтгэл татан байдал, сэтгэл дүүрэн мэдрэмж, тэр их өндөр дээд хайрыг бий болгодог юм байна. Энэ хоёр эрчим хаанаас үүснийг би мэдэхгүй. ертөнц цаанаас үүснийг би мэдэхгүй. Гэхдээ орчлын ертөнцийн мөн чанар өөрөө үнэмлэхүй хайр юм байна. Болцлогүй хайр. Энэ олон эрчимүүдийн нэгдэл цуглаан бүрэн бүтэн байдал юм байна. Бүрэн дүүрэн байдал юм байна. Эрчимүүдийн тэнцвэр юм байна гэдгийг л би ойлгосон. Бид нэр хүмүүс бид ч гэсэндээ бидний сүнс, бидний бие махбод орчлын ертөнцийн нэг хэсэг. Түүний л адил бидний дотор бүх зүйл байгаа. Түүний л адил бид нар буцаад их сурвалжлахыг, их үүсэлшгэ болохыг, орчлын ертөнц шигэ болохыг тэмүүлдэг энэ зам юм байна. Бид нэр гэрээсээ гараад төрсөн бол буцаад гэртээ харахыг хүсдэг нь зам юм байна. Сэтгэл үүнийг хүсдэг нь бас зам юм байна. Энийг л ойлгох хэрэгтэй. Ингээд бид нэр тэр эрчмийн, тэр болцлогүй хайрын бүрэн бүтэн байдал буюу бид нэр их сурвалжтайгаа ойртоод эхлэхээр тэнд хязгааргүй их бүтээлч байдал, хязгааргүй их хайр, хязгааргүй их амар амгалан, хязгааргүй их ад жаргал, тайвшрал байдаг юм байна. Ойртох тусам тэрэнд бид нэр их сурвалжтай ойртох тусам бид нар тэр мэдрэмжүүдийг өөртөө цогцлоож авч идэг. Тэр гоё аз бид нар бүх зүйл биднээс өөртөөс минь шалтгаалж исэн мааз. Тэгэхээр боломжгүй зүйл гэж байхгүй байх хэвээр бид нар маш гоё зүйлсийг бүтээх боломжтой юм. Бид нар амьдралаа өөрчлөх боломжтой юм. Сайнаар өөрчлөх. Бид нар болцлогүй ад жаргал, болцлогүй хайранд хүрэх боломжтой юм. Хинээс ч шалтгаалгүйгээр зөвхөн өөрөө өөрөөсөө ундрах, өөрөө өөрөөрөө хүрэх боломжтой юм. Ингээд бодохоор маш сайхан байна. Маш их тайвширлыг авч байна. Өдөр болгон ад жаргалтай, өдөр болгон дурлсан мэт, хайрлагдсан мэт, хайрлсан мэт. Тийм гоё ад жаргалын талаа думбах боломж биднэрт байна шүү дээ. Хамгийн гол нь бид нар өөрсдөө учир начраа олох хэрэгтэй байхгүй. Хамгийн түрүүнд бид нар өөрсдийгөө нээж, илрүүлж, өөрсдийгөө хайж, ухамсараа сэрээх хэрэгтэй юм. Дараа нь өөрийн дотор юу байна? Тэр болгоныгоо таньж мэдэж, өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлах хэрэгтэй юм. Дараа нь энэ хоос орон зай юунаас үүсээд байгааг олж мэдэх хэрэгтэй юм. Тэгээ боломжит бүх арга техникийг ашиглаад өөрийнхөө ухаан ухамсарыг сайхан сэрийгээд тэлээд ухаарлыг авах тусам бид нэр хийж чаддаг юм байна. Илүү их тэлдэг юм байна, илүү их хайрладаг юм байна. Илүү их чөлөөлөгддөг юм байна. Илүү их цэвэршиж тунгалагчдаг юм байна. Ингэж бид нэр гэрэл болох үйл ажиллагаа явуулж байгаа хгүй дотоодосоо гэрэл болж байна. Харанхуугаас эхэлсэн бол одоо гэрэл рүү хүрэх шатна дамжигдчихж байгаа хгүй. Тэгэхээр бүх зүйл боломжтой юм байна. Бүх зүйл байгаа юм байна. Итгэлээ битгий алдаарай. Өөрсдийнхөө сэтгэлийг ойлгож байна. Өөрсдийгөө таньж мэдээ. Өөрсдийнхөө хүсэл зорилгыг, хүслийг ойлгоё. Дотоод сэтгэлийн орон зайгаа нээж илрүүлж хүлээн зөвшөөрье. Ингэж надад юу дутагтаад байгаа би хаашаа яваа та гэдэг гарц гаргалахаа олох юм байна. Инкээс нааш бид нар мөнхийн төвөрсөрлөө хідэн төрлөө төрөлдөнд тунд өнгөрөв тий. Хідэн төрлийнхөө амьдралыг төрөлдөнд тунд өнгөрүүлсэн юм бэ. Одоо ийм сайхан цаг үе ирж байна. Бүх мэдээлэл байна. Бүх боломжит энергийг биднэрт өгсөн, боломжит хөлбөр маш сайхан ирээдүг биднэрт өгсөн байна. Яг энэ цаг үед одоо цаг мөчид. Тийм болохоор одоо өөрийгөө дайчлах сурхал үлдсэн маа. Суралцах, өөртөөгөө ажиллах тийм. Тэр хайр гэдэг зүйл рүүгээ ойртох. Тийм гой гайхамшигт адал явдалтай хайраар дүүрэн замтай сонирхолтой адал явдал аялал биднийг хүлээж байгаа хгүй. За тэгээд хайраас болж шархалж үдсэн зүрх болгонд тэр төгс төгөлдөр хайрыг ирэлхийлдэг.
тэр ирэл хайгуулаад зогсоогоогүй зүрх болгонд тэр гоё хайр байгаа гэдэгт итгэх итгэлээ алдаагүй зүрх болгонд биеийн яриагаа зориуллаа. Дараагийн видеон дээр би өөрийнхөө мэдсэн өөр дээр хэрэгжүүлдэг гоё арга техникүүдээ болон өөрийнхөө гоё сонирхолтой мэдрэмжүүдийг хуваалцъя гэж бодож байна. За тэгээд дараагийн видеонд оруулах сэдв байвал тий асуулт байвал комент бичээрэй. Аян хүртэл сонссонд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье, аж аргал хүсье. Мөнхийн хайраар дотоод хайраа олоорой гэж өрөөе. Тэрэнд нь бас би хамт байна. Сурсан мэдснээ та нартай хуваалцна. Ингээд хөгжих, дэвших зам болгонд чинь би хамт байна. Бүгдээрээ хамттай байна. Хамттай хөгжиж дэвшнэ. Хамтдаа хүсэл мөрөөдөлтөд хүрнэ. Сайхан амьдралыг зохицлооноо, чаднаа. За баяртай.